За гişүүдийнхээ энэ өдрийн ямар амлан айлтгая. Тэгэхээр энэ хаврын ээлж чуулганаар хэлцэх асуудлын төлөвлөгөөнд дотор одоо улсын их хурл дөрвөн баригдад хэлцэх хэсгэн дэмжигдсэн энэ баялаг бүтээгчдийг дэмжих багц хууль гэж нэг хуулийн төслүүд яваад байгаа маа. Эдийн засгийн эрхчлөөний тухай хууль, төлбөрийн чадваргүйжилтийн тухай хууль, зөвшөөрлийн тухай хууль гэтэргээд үнэхээр бас бид энэ хуулиудыг шуурхай хэлцэж батлан гаргаж тэгээ энэ улс орны эдийн засгийн идэвхжил тэлэлтийг нэмэгдүүлэх за баялаг бүтээгчдийн одоо нуруунд дээр очиод байгаа бас татварын ачаал юмыг бууруулах чиглэлээр тарифын бус одоо хүндрэл саадуудыг арилгах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд авч байж энэ улс орны эдийн засаг нийгмийн амьдрал урагшлах ийм одоо өргөн боломж бүрдэнэ гэж үзэж зориуд одоо хаврын чуулганы хэлцэх асуудлын дараалалд нэр зааж оруулахаар одоо санал хөргүүлсэн юм аа. Тэгээ энэ нь асуудал яагаад яг нэрээрээ орж өгсөнгүй. За ер нь энэ асуудлыг нэмээд оруулах болцоо байна уу гэдэг асуудал байна. За ахлах зөвлөх туул зөвлөх хариулт өгдөө. За над Байнгын орооны гишүүдэд өглөөний мэндийг хүргэе. Тогтоолын төслийг боловсруулахдаа бол их хурлд Монгол Ардын намын бүлгээс ирүүлсэн 24, арчсан намын бүлгээс давхарсан тоогоор 100, бусад байнгын хороодуудаас ирүүлсэн саналыг бол хууль тусгаалan заасан хугацаатай болон өргөн мэдүүлсэн хуулиудыг бол нэр зааж оруулсан. Бусад шатны хуулийн төслүүд бол 2 дахь заалтаараа шийдэгдээд явж байгаа. Тухайн үрдээ. За Бачаргал бүлгийн даргын асуусантай холбогдуулаад сая тайлбар хэллээ. Тухайн бүрд нь бас хилцүүлээд явах 5-7-ороо хилцүүлээд явах болцоо боломж нь байгаа. Яг хуулийнхаа нэр томьёолоор өргөн баригдсан хэлцэх асуудлаа хийцэн шийдвэрлэгдсэн хуулийн төслүүд бол тогтоолын төсөлд нэр томьёогоор ороод ирсэн байгаа гэдгийг бас хэлье. За тодруулъя. Бачаргал гишүүн бүлгийн дарга. Их хурлын хаврын чуулган руу энэ иргэд олон түмэн анхаарлаа хандуулж байгаа. Тийм учраас хэдүүлээ хэлцэх хэсгийг нь дэмжиж ажлын хэсгүүдээ байгуулчихсан. Яа харахгүй энэ баялаг бүтээгчдийг дэмжих, тарифын хийгээд тарифын бус энэ хүндрэл саадуудыг арилгах, тэгээ энэ эдийн засгийн идэвхжил тэлэлтийг нэмэх чиглэлтэй энэ хуулиудаа бол нэр заагаад оруулсан дээрээ би бол тэгж ойлгож байна. Тэгээд тэртээ тэргүй энэ чуулганы завсарлагын хугацаанд ажлын хэсгүүд өргөн хэлцүүлгүүд зохион байгуулж хуулийн төслүүдийнхээ боловсруулалтын төвшинг улам сайжруулад тэгээ хаврын чуулганы эхэн дээр энэ хуулиудыг баталж авч хэрэгжилтийг нь хангаж эхлэх юм бол бодиттой үр дүнгууд гарна л гэж би бол ингэж харж байна. Тийм учраас тэр эдийн засгийн эрхчлөөний тухай хууль, төлбөрийн чадваргүйжилтийн тухай хууль, зөвшөөрлийн тухай хууль Уг нь бол Бачаргал гишүүн яриад байгаа зөвлөдөө. Гэхдээ бид нар таны яриад байгаа наад баялаг бүтээгчдийг дэмжих, бизнесийн эрх чөлөөг дэмжих, хувийн хвшлийнхны төрийн оролцоог бууруулах гэдэг энэ агуулга бүхий энэ багц хуулиуд бүгдээрээ сая хилцүүлгийг хийчлээ. Хэлцэх хэсгийн чуулганаар. Тэгээд бүгд хаврын чуулганаар бол орно. Одоо дампуурлын тухай хууль, тийм ээ? Төлбөрийн чадваргуудын тухай хууль, эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, зөвшөөрлийн тухай хууль гэдэг бүгд бол яг нэр томьёогоор ороогүй байна. Та бол яг нэр томьёогоор нь оруулж өгөө гэж яриад байгаа юм байна, тийм үү? Зөвхөн одоо энэ бизнесийн эрх чөлөөтэй холбоотой энэ хуулиудыг нэр томьёогоор нь оруулныг бол цаашид өргөн мэдүүлсэн бүх хуулиудыг одоо нэр томьёогоор нь оруулах хэрэгцээ шаардлага үүсэж байгаа байхгүй юу? Энэ хэдэн багц хуулиудыг тэгэхээр маш олон урт 70-80 жагсаалт орж ирэх гэдэг. Тэгэхээр хэлцэх хэсгээ хийцэн хуулиудаг бол тэртээ дэргүй хаврын чуулганаараа хэлцээд явах учраас яг нэг үрчлэн нэр томьёогоор нь оруулдаг байгаа маа л гэдэг. Ороод шаардлагатай үед бол тэртээ дэргүй бид нар хэлцэх асуудлын жагсаалтанд оруулаад батлаад явдаг. Тэр горбын санал хураалах уу яах вэ? За тэгвэл
Тийм. Тэгэхээр эдийн засгийн эрх чөлөөтэй холбоотой маш олон хуулиуд сая одоо энэ чуулганд дуусах үеэр өргөн баригдаад хэлэлцүүлгийг хийгдсэн. Тэгээ энэ хуулиуд бүгд хаврын чуулганаар хэлэлцээд эхэлнэ. Тэгэхээр одоо эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, зөвшөөрлийн тухай хууль, төлбөрийн чадваргүй дийлэн тухай хууль, өмчийн хуулиуд байна, төрийн өмчийн компаниудын хувьчлалын асуудлууд байна гэдэг энэ болгон бол одоо хаврын чуулганаар хэлснэ. Тэгэхээр яг энэ хуулиуд нөгөө иргэд ингээд нөгөө хэрвээ одоо хэлцэх асуудлын жагсаалтыг харуул эднэр нэр томьёогоор ороогүй байна, чухал асуудлууд нь нэр томьёогоор ороогүй байна гэж та хэлэх гээд байна шүү дээ, тийм ээ. Тийм учраас энэ асуудлууд бол бүгд хаврын чуулганаараа намрын чуулганаар хэлцэхийг хийдсэн, хаврын чуулганаар үргэлжлүүлээд хийгднэ гэдгийг бас та бүхэнд хэлье. Тухайн үед нь өргөн баригдсан хуулиудыг хэлцүүлэх шаардлагатай гэж үзвэл 5-7-ороо төрийн байгуулалтын байнгаараа хэлцээд батлаад орно тухайн үед нь шийдээд явах бололцоо боломж нь байгаа гэдгийг бас хэлье. За тэгвэл ингээд гишүүд асуулт асууж үг хэлж дууслаа. Санал хураалтандаа бэлдээ.